За бүгдээрээ сайн байцгаана уу. Өнөөдөр 1 сарын 29-ний өдөр байна. Леви номны 7-р бүлгээс 9-р бүлэг хүртэл уншихад бэлэн болсон байна. За 7-р бүлгээс эхлээд уншийе. Хэн нэгэн хүн гэм хийгээд мөнхийн эзэн надад нөхөн төлөх өргөл өргөвөл доорх дүрмийг дагаж байгтав. Тэр өргөл бол нэгэнт мөнхийн эзэн надад өргөсөн өргөл учраас онцгой ариунд тооцогдно. Гэмийн өргөлийн тэрхүү малыг шатаах өргөлийн мал нядалдаг яг тэр газарт авчран нядалж байгтав. Улмаараа малын цусыг өргөлийн ширээнээ тал бүр рүү цацах хэрэгтэй. Мөн тэрхүү өргөлийг өргөхдөө малын дотор махнаас бүх өөхийг нь салган авч, хоньны мах бол бүтэн ууцыг нь салгаж аваад мөнхийн эзэн надад өргөн шатаагдав. Үүнд уг малын 2 бөөрийг өөхтөө нь хамт мөн илэгний дайврыг аваад бас өргөж байгтав. Тэр бүхнийг сүмийн ариун тушаалтан нь өргөлийн ширээн дээр тавиад мөнхийн эзэн надад өргөн шатаах хэрэгтэй. Тэрхүү өргөл нь надад нөхөн төлбөр төлж буй утгатай юм. Сүмийн ариун тушаалтны гэр бүлийн дотроос эрх хүстэй хэн боловч өргөлийн тэр махнаас идэж болно. Тэр мах нь мөнхийн эзэнд өргөсөн онцгой ариун зүйл тооцогдох учраас түүнийг мөнхийн эзний ариун газарт л идэж байгтав. Сүмийн ариун тушаалтан нь нөхөн төлөх өргөл болон гэмийн өргөлийн аль нэгийг өргөн гэм хийсэн хүнийг мөнхийн эзний таалалд нийцгүйц болгосныхоо дараа өргөлөөс үлдсэн хэсгийг өөртөө авч болно. Эдгээрийн аль алинд нь яг адилхан дүрм үйлчлэнэ. Үүнээс гадна сүмийн ариун тушаалтан нь мөнхийн эзэнд өргөсөн малыг бүтнээр нь шатаасныхаа дараа малын арсыг өөртөө авна. Үүнчлэн ямар нэгэн хүн буудаагаар талах юм уу, пишин дотор жигэнсэн бэн эсвэл задгай галдаар юм уу, хайруулын тавганд шарсан бэн хийгээд сүмийн ариун тушаалтнаар өргөл болгуулсны дараа үлдэгдлийг нь сүмийн ариун тушаалтан хүн өөртөө авна. Харин өргөлийн буудай нь түүхийгээр байгаа юм уу, эсвэл тостой хольсон байгаа бол түүнийг сүмийн ариун тушаалтан болох Аароны төрлийн бүх хүнд хувааж өгч байгтав. Хэрвээ хэн нэгэн хүн мөнхийн эзэнд надад эвийн өргөл өргөе гэвэл доорх дүрмийг дагаж байгтав. Уг өргөлийг өргөхдөө мөнхийн эзэн надад талархах зорилготой байгаа бол өргөлийн малыг өргөхдөө түүнтэй хамт ургамлын тостой холсон гурилаар хийсэн талах эсвэл ургамлын тост өргөсөн бэн юм уу, ургамлын тостой холсон гурилаар хийсэн бэнг нэмж өргөх хэрэгтэй. Харин үүнийг бэлтгэхдээ ямар нэгэн хөрөнгө хэрэглэн эсгэж үл болно. Энэ бүгдийг өргөхдөө дээр нь хөрөнгөөр эсгсэн талах авчраад нэмж өргөнө. Сүмийн ариун тушаалтан нь эвийн өргөлийг өргөхдөө тэрхүү талах болон бэнгээс тус бүр нэгийг авч мөнхийн эзэн надад өргөнө. Дараа нь өргөлийн малын цусыг өргөлийн ширээ рүү цацсан сүмийн ариун тушаалтан нь өргөл болгосон тэрхүү талах болон бэнг өөртөө авна. Мөнхийн эзэн надад талархахын тулд хүн эвийн өргөл өргөсөн бол өргөлөөс үлдсэн бүх махыг тэр өдөрт нь идэж дуусгах ёстой. Түүнээс ямар ч юмыг үлдээн хонуулж үл болно. Харин хүн амласан зүйлээ биелүүлэх утгаар юм уу, эсвэл сайн дураар өргөл өргөсөн бол өргөсөн малын бүх махыг тэр өдөрт нь идэж барах шаардлагагүй бөгөөд заримыг нь үлдээж хонуулаад маргааш нь идэж болно. Харин нөгөөдөр нь хүртэл хонуулсан бол түүнээс юу ч идэлгүйгээр, юу ч үлдээлгүйгээр бүгдийг нь шатааж байгтав. Тийхүү 2 хонуулсан өргөлийн махыг идсэн хүнийг мөнхийн эзэн би таашаахгүй. Бас хүү түүний өргөсөн өргөлийг би хүлээн авахгүй. Тийм хүнийг би жигсэн үжилж, уг хүн нь өөрийнхөө хийсэн гмийн үр дагаврыг өөрөө идэх болно. Хэрвээ өргөлийн маханд ямар нэгэн цээртэй юм хүрвэл тэр махнаас хэн ч амсалгүйгээр шатаах хэрэгтэй. Харин ямар ч цээргүй хүн тэрхүү өргөлийн махнаас идэж болно. Хэрвээ ямар нэгэн цээртэй хүн мөнхийн эзэн надад эвийн өргөл болгож өргөсөн махнаас идвэл тэр хүнийг миний сонгож авсан ард түмэн болох Израильчүүдийн тооноос хасах хэрэгтэй. Мөн хэн нэгэн хүн цээртэй бузар хүн
юм уу амьтан эсвэл эд юмд хүрснийхээ дараа мөнхийн эзэн надад өргөсөн эвийн өргөлийн махнаас идвэл тэр хүнийг миний сонгож авсан ард түмэн болох Израильчүүдийн тооноос хасах хэрэгтэй гэв. Мөнхийн эзэн цааш нь Мойсед хэлэхдээ Израилийн ард түмэнд хандан чи энэ үгийг хэлсгүй. Үхэр хонь ямааны өөхийг хизээч бүү идэж байхтун. Хэрвээ тийм мал өөрөө өөхөх юм уу ямар нэгэн араатан амьтанд бариулвал өөхнөөс нь идэж үл болно. Харин идэхээс бусад аргаар өөхийг нь ашиглахыг үл хориглоно. Мөнхийн эзэн надад шатааж өргөдөг малын өөхнөөс идсэн хүнийг миний сонгож авсан ард түмэн Израильчүүдийн тооноос хасах хэрэгтэй. Үүнээс гадна хаанч амьдарч байсан та нар жигүүртэн шууд араатан амьтад малын цуснаас идэж үл болно. Цус идсэн хүнийг миний сонгож авсан ард түмэн Израильчүүдийн тооноос хасах хэрэгтэй гэв. Мөнхийн эзэн Мойсед цааш нь хэлэхдээ Израилийн ард түмэнд хандан чи энэ үгийг хэлсгүй. Хэн нэгэн хүн мөнхийн эзэн надад эвийн өргөл өргөе гэвэл тэр өргөлийнхөө нэг хэсгийг мөнхийн эзэн надад өргөхдөө өргөлийн малын бүх өөх болон өвчүүг өөрийн биеэр сүм давчраад өвчүүг мөнхийн эзний өмнө гардан барьж байхтун. Улмаар сүмийн ариун тушаалтан нь өргөлийн ширээн дээр өөхийг тавиад юу ч үлдээлгүй шатааж өргөл болгоно. Харин сүмийн ариун тушаалтан Аарон болон түүний хүүгүүд нь өвчүүг өөрсөддөө авна. Сүмийн ариун тушаалтан нь тэрхүү өргөлийн малын цусыг цацаад өөхийг нь шатаасны дараа өргөлийн малын баруун гуйг түүнд өгнө. Мөнхийн эзэн миний хэлж тогтоосон ёсоор Израильчүүдийн эвийн өргөлд мал өргөхдөө миний өмнө гардан өргөсөн өвчүү болон баруун гуйг сүмийн ариун тушаалтан Аарон болон түүний хүүгүүдэд өгч байх ёстой. Израильчууд энэхүү дүрмийг үеийн үед даган мөрдөх болно гэв. Аарон болон түүний хүүгүүд мөнхийн эзний сүмийн ариун тушаалтнаар томилогдсон цагаас хойш мөнхийн эзэнд мал өргөн шатаах бүрт тэдэнд малын махнаас хүртэх болсон хувь нь энэ ажээ. Тэднийг сүмийн ариун тушаалтнаар томилсон өдрөөс эхлэн энэ бүхнийг заавал өгч байхыг мөнхийн эзэн албан ёсоор тушаасан учраас Израильчууд ч түүнийг нь үеийн үед өгсөөр ирсэн байна. Энэ бүхэн нь мөнхийн эзэнд шатаах өргөл, буудаан өргөл, гмийн өргөл, нөхөн төлөх өргөл, сүмийн ариун тушаалтныг томилох өргөл болон эвийн өргөл өргөх тухай дөрвөн заврууд болно. Израильчуудыг Синай уулын дэргэдэх цөлд нутаглаж байхад нь мөнхийн эзэн Мойсег Синай ууланд дуудан гаргаад түүнд тушаал завраа хэлэхдээ өргөл өргөх тухай энэ бүх дүрмүүдийг бас тогтоож өгсөн болоо. За үргэлжлүүлэн 8 дугаар бүлгийг уншийе. Мөнхийн эзэн Мойсед хэлэхдээ Аарон болон түүний хүүгүүдийг дуудаж ирүүлээд сүмийн ариун тушаалтны дөрвөн товц албан тушаалтанд томилоход Мелагтос гмийн өргөлд өргөх бухан бэрв 2 хуц авчран бас хүү хөрөнгө оруулалгүйгээр барьсан талхыг сагсанд хийж тавьсныхаа дараа надтай уулзах асар сүмийн үүдэн дээр Израилийн бүх ард түмнийг цуглуулсгай гэв. Мойсеч мөнхийн эзний хэлсэн ёсоор болгоход Израильчууд бүгд асар сүмийн үүдэн дээр цугларчээ. Улмаар Мойсе Израилийн бүх ард түмэнд хандаж хэлэхдээ одоо би мөнхийн эзний тушааж хэлсэн бүхнийг гүйцэтгэх болно гэт. Аарон болон түүнийг хүүгүүдийг дуудан гаргаж ирээд олны өмнө тэднийг усаар угаалаа. Үүний дараа Мойсе Ааронд ёслолын дөрвөн цамц өмсүүлж бүс бүслүүлээд тусгайлан хийлгсэн ёслолын өмсгөлийг өмсүүлж дээгүүр нь мөн ёслолын ууж өмсүүлээд үзэмжтэй сайхнаар хатгамалдан чимгэлсэн бүсийг бүслүүлв. Дараа нь түүнд цээжвч өмсүүлээд цээжвчийн дотор үрим, түмим хэмээх 2 шог хийжээ. Үүнээс гадна Аароны тэргүүнд тюрбан малгай тавьж мөнхийн эзний тушаасан ёсоор малгайн цохон дээр мөнхийн эзнийх гэсэн утга бүхий үгсийг сээлэн бичсэн хавтгай алтыг ариун титэн болгон хадлаа. Дараа нь Мойсе Милалгын тос аваад асар сүм болон түүний доторх бүх тавилга хэрэгсэл дүрхэн тэдгээрийг мөнхийн эзнийх болгов. Улмаар Мойсе уг тосноос өргөлийн ширээ рүү 7 удаа цацж тэрхүү ширээ болон түүн дээрх бүх хэрэгслийг милаагаад сүмийн ариун тушаалтны угаалгын төмпөн болон төмпөнгийн суурийг бас милааж мөнхийн эзнийх болголоо. Тэгээд Мойсе Аароны толгойг тэрхүү тосоор милан түүнийг тусгайлан мөнхийн эзнийх болгоод сүмийн ариун дэд тушаалтнаар томилов.
Үүний дараа Мойсе мөнхийн эзний хэлсэн ёсоор Аароны хүүгүүдийг дуудаж олонний өмнө гаргаад ёслолын 4 цамцыг өмсүүлж бүс бүслүүлэн тэргүүн дээр нь ёслолын малгайг тавилаа. Улмаар Мойсены гмийн өргөлд өргөх бухан бэрүүг авчирхад Аарон болон түүний хүүгүүд бэрууны толгой дээр гараа тавьцгаажээ. Мойсе тэрхүү бэрүүг нядлан цуснаас нь авч түүнд хуруугаа дүрээд өргөлийн ширээний 4 өнцөгдөх шовгор дүрсэн түрхэж мөнхийн эзний өмнө уг ширээг ариутгав. Ингээд үлдсэн цусыг өргөлийн ширээний ёроолоор асхан тэрхүү ширээг мөнхийн эзнийх болгохдоо түүний таалалд нийцгүйц болголоо. Дараа нь Мойсе өнөөх бэрууны дотор эрхтнүүдээс өөхийг нь салган авч улмаар илэгний дайвар болон хоёр бөөрийг өөхтөнд хамт салгаж аваад өргөлийн ширээн дээр тавьж шатаан мөнхийн эзэнд өргөл болгов. Харин Мойсе мөнхийн эзний хэлсэн ёсоор уг бэрууны мах, арьс, дотор эрхтнүүд болон сэвстэй гэцийг Израильчуудын майхнаа бариад сууж буй хот айлаас гадагш гарган шатаажээ. Дараа нь Мойсе шатаах өргөлийн нэг хуцыг авчирхад Аарон болон түүний хүүгүүд хуцсын толгой дээр гараа тавилаа. Үүний дараа Мойсе тэр хуцыг нядалж улмаар цусыг нь аваад өргөлийн ширээний дөрвөн тал руу цацав. Дараа нь тэр хуцын махыг эвдэж дотор эрхтнүүд болон гуйыг угаан, толгой, өөх болон бусад хэсгийг өргөлийн ширээн дээр тавиад юу ч үлдээлгүй шатав. Тийхүү Мойсе мөнхийн эзэнд гал дээр шатаах өргөл өргөн түүний уур хилэн тайвшруулсан үнэрийг үнэртүүлэхдээ мөнхийн эзний тушаасан бүхнийг ёсоор нь болгожээ. Улмаар Мойсе удаах хуцыг авчирхад Аарон болон түүний хүүгүүд хуцын толгой дээр гараа тавилаа. Тэрхүү хуцыг өргөл болгосон нь Аарон болон түүний хүүгүүдийг сүмийн ариун тушаалтнаар томсныг нь харуулсан утгатай ажээ. Мойсе хуцыг нэтлээд цуснаас нь авч Аароны баруун чихний омог болон баруун гар хөлийн эрхий хуруун дээр түрхв. Улмаар тэр Аароны хүүгүүдийг дуудаж гаргаад тэдний баруун чихний омог болон баруун гар хөлийн эрхий хуруун дээр мөн адил цус түрхээд үлдсэн цусыг өргөлийн ширээний дөрвөн тал руу цацжээ. Мойсе малын махнаас өөх, ууц, дотор эрхтнүүдийн өөх, элэгний дайвар болон хоёр бөөрийг өөхтөн салган авч баруун гуйыг нь аваад мөнхийн эзэнд өргөх ёстой хөрөнгө оруулалгүйгээр барьсан талах бинтэй сагснаас талах болон тос түргсэн бин, тостоо зурсан гурилан бин, тус бүр нэг нэгийг авч хуцын өөх болон баруун гуйн дээр тавьж өрөөд үүнийг Аарон болон түүний хүүгүүдийн гар дээр тавь. Тэдэж энэ бүхнийг мөнхийн эзний өмнө өндөр түргэн барьлаа. Мойсе дараа нь энэ бүхнийг тэдний гар дээрээс аваад өргөлийн ширээн дээр тавьсан эхний хуцын махан дээр тавьж улмаар тэр бүгдийг махтай хамт шатаан мөнхийн эзэнд өргөл болгов. Энэ нь Аароныг сүмийн ажилд томлох өргөл байсан бөгөөд гал дээр өргөл өргөн мөнхийн эзний уур хилэн тайвшруулсан үнэр бүхий шатаах өргөл болоо. Улмаар мөнхийн эзний хэлсэн ёсоор Мойсе тэр хуцын өвчүүг авч мөнхийн эзний өмнө зогсоод өндөр дүргэн барьсныхаа дараа өвчүүг өөртөө авлаа. Мөнхийн эзэнд ийхүү хуц өргөснө нь сүмийн ариун тушаалтныг ажилтан томилсон утгатай болно. Мойсе дараа нь Мелаалгын тос болон өргөлийн ширээн дээрх цуснаас авч Аарон болон түүний хүүгүүд рүү тэдний хувцс руу цацаж тэднийг мөнхийн эзнийх болгох ёслолыг гүйцэтгэлээ. Улмаар тэр Аарон болон түүний хүүгүүдэд хэлэхдээ удаах хуцын үлдсэн махыг авч мөнхийн эзэнтэй уулзах асар сүмийн үүдний өмнө аваачиж чанаад миний хэлсэн ёсоор сүмийн ариун тушаалтныг томилоход өргөсөн сагстай талах болон бинтэй хамт түүнийг эдсвэ. Дараа нь тэрхүү талах бин болон махны үлдэгдлийг юу ч үлдээлгүй шатаах хэрэгтэй. Сүмийн ариун тушаалтнаар томилох ёслолын хугацааг дуусан дуустал бүтэн 7 хоногийн турш та нар мөнхийн эзэнтэй уулзах асар сүмийн үүднээс холдолгүй байж байгтун. Өнөөдөр би мөнхийн эзний хэлсэн ёсоор та нарыг түүний таалалд нийцгүүц болголоо. Мөнхийн эзэнтэй уулзах асар сүмийн үүдний дэргэд та бүхэн бүтэн 7 хоногийн турш өдөр шөнөгүй байж мөнхийн эзний тушаасан бүхнийг даган миний хэлсэн бүхнийг гүйцэтгэж байх ёстой. Эсдэгвэл та нар амь насаа алдах болно гэв. Мойсе мөнхийн эзний тушаасан бүхнийг дамжуулахад Аарон болон түүний хүүгүүдэж түүнийг нь даган биелүүлдэг байлаа. За үргэлжлүүлэн 9 дугаар бүлгийг хамт уншийе.
Үүнээс хойш 7 хоногийн дараа Аарон болон түүний хүүгүүд мөн Израиль овгийн ахлагч нарыг Мойсей дуудан ирүүлж улмаар Ааронд хэлэхдээ өөсөөгөө өвчин эмгэггүй нэгэн эрд тугалыг шилж аваад гмийн үргэл болгон мөнхийн эзэнд өргөсгөө. Басгүй нэг хуцыг шилж аваад шатаах өргөлд өргөсгөө. Дараа нь Израилийн ард түмэнд энэ үгийг хэлсгүй. Нэгэн борлон ухан шилж аваад гмийн өргөлд өргөх хэрэгтэй. Мөн нэг бухан бэрөө төлгөн хуц шилж аваад шатаах өргөлд өргөх хэрэгтэй. Эдгээрийн аль аль нь ямар ч өөсөөгөө нэг настай мал байх ёстой. Үүний дараа эвийн өргөлд нэг бухан бэрөө, нэг хуц өргөнө. Үүнээс гадна ургамлын төстой хольсон буудаан өргөл өргөх хэрэгтэй. Учир нь гэвэл өнөөдөр мөнхийн эзэн та нарын дунд хүрэлцэн ирэх болно гэв. Израилийн ард түмэн нь Мойсегийн хэлсэн бүхнийг мөнхийн эзэнтэй уулзах асар сүмийн өмнө авчирсныхаа дараа мөнхийн эзнийг хүндэтгэхээр бүх овгоороо асар сүмийн үдэнд цугларцгаажээ. Мойсей тэдэнд хэлэхдээ энэ бүхэн нь мөнхийн эзний хэлсэн ёсоор болж байна. Та бүхэн өнөөдөр мөнхийн эзний яруу алдрыг харах болно гэд Ааронд хандан өргөлийн ширээ рүү очиод өөрийнхөө төлөө гмийн өргөл болон шатаах өргөл өргөж өөрийгөө мөнхийн эзний таалалд нийцгүүж болгох хэрэгтэй. Дараа нь ард түмнийхээ төлөө өргөл өргөн мөнхийн эзний хэлсэн дагуу өөрийгөө болон тэднийг мөнхийн эзний таалалд нийцгүүж болгосгоё гэв. Тиймээс Аарон өргөлийн ширээ рүү очиод өөрийнхөө гмийн төлөө өргөх эрт тугалыг нэдэлжээ. Хүүгүүд нь Ааронд тугалын цусыг авч өгөхөд Аарон цуснд хуруугаа дүрээд өргөлийн ширээний дөрвөн өнцгийн шогуур дүрсэн түрхэж үлдснийг нь өргөлийн ширээний ёроолоор асгалаа. Улмаар Аарон мөнхийн эзний тушаасан ёсоор Мойсегийн хэлсэн дагуу уг малын бүх өөх, хоёр бөөр болон элэгний дайврыг авч өргөлийн ширээн дээр тавин шатааж малын үлдсэн мах болон арсыг Израильчуудын майхнаа бариад сууж буй хот айлаас гадагш гарган шатаав. Дараа нь Аарон шатаах өргөлийн малыг нэдлэхэд хүүгүүд нь түнд малын цусыг авч өгч Аарон түүнийг өргөлийн ширээний дөрвөн тал руу цацлаа. Хүүгүүд нь хуцын махыг мөч мөчөөр нь түүнд өгч басгүй толгойг авч өгөхөд Аарон бүгдийг нь өргөлийн ширээн дээр тавиад юу ч үлдээлгүй шатаав. Дараа нь Аарон уг малын дотор мах болон 2-3 гуйыг угааж өргөлийн ширээн дээр тавиад бас л юу ч үлдээлгүй шатаажээ. Улмаар Аарон Израилийн ард түмний төлөө өргөл өргөхдөө тэдний гмийн өргөлд авчирсан ямааг нэтлээд өөрийнхөө гмийн төлөө бухан бэрөө өргөсөнтэйгээ яг адилхан ёслолыг үлдэн мөнхийн эзэнд өргөл болгов. Аарон бас шатаах өргөлийн үхэр хоныг нэдлээд яг ёс журмаар нь өргөл болгон барьлаа. Дараа нь Аарон ургамлын тостой буудаан өргөлийг өргөхдөө заримыг нь гараараа утхан авч өглөө нь өргөсөн өргөлийн хажуу ширээн дээр тавиад хамттан шатаав. Тэгээд Аарон Израилийн ард түмний төлөө мөнхийн эзэнд эвийн өргөл өргөхдөө нэг бухан бэрөө болон нэг хуцыг нэдлэхэд хүүгүүд нь малын цусыг авч өгч Аарон түүнийг өргөлийн ширээний дөрвөн тал руу цацжээ. Аарон тэр хоёр малын бүх өөх, хоньны ууц болон дотор эрхтнүүдийн өөх, хоёр бөөр болон элэгний дайврыг авахад хүүгүүд нь энэ бүхнийг уг хоёр малын өвчүүн дээр тавиад Ааронд гардуулан өгөв. Аарон бүх өөхийг өргөлийн ширээн дээр тавьж шатаагаад мал тус бүрийн өвчүү болон баруун гуйг мөнхийн эзний өмнө гардан өндөр төрөглөө. Мөнхийн эзний тушаасан ёсоор Мойсегийн хэлсэн дагуу тэрхүү махыг сүмийн ариун тушаалтан нь өөртөө авчээ. Аарон тэр бүх ажлыг дуусгасныхаа эцэст цугласан олон Израильчүүдийн зүг гараа сунган мөнхийн эзнээс ёроол гуйгаад өргөлийн ширээн дээр гмийн өргөл, шатаах өргөл, эвийн өргөл өргөх ёслолын ажиллагааг өндөрлөв. Дараа нь Мойсе Аарон хоёр мөнхийн эзэнтэй уулзах асар сүм рүү дотогш орлоо. Тэндээс гараад тэд цугласан олныг мөнхийн эзний нэрээр өрөөхт нь мөнхийн эзэн яруу алдраа Израильчүүдийн дунд гайхуулан харуулв. Тиймээс мөнхийн эзэн яруу алдраа гайхуулахдаа гал ирүүлэхт нь өргөлийн ширээн дээр тавьсан шатаах өргөл болон малын өөх юучгүй болтлоо шатаж улмаар энэ бүхнийг харсан Израилийн ард түмэн нэгэн зэрэг уулаг алдан төрүүлгөө харан газар сунаж унтцгаасан болоо.